Дюжины местных полицейских в штатском. FIFA-гийн удирдах албан тушаалтнууд баримтлагдлаа. Швейцарын цагдаагийнхан Цюрих хотноо FIFA-гийн олон улсын хөл бөмбөгийн 6 албан тушаалтныг мөнгө угаасан хэрэгт буруутган баримжилжээ. Тэднийг Америк нэгдсэн улсын хуулийн байгууллага мөнгө угаасаа заллан хийсэн хэрэгээр буруутгасан бөгөөд өнөөдөр өглөө Цюрих дахь нэгэн зочид буудалд байрлаж байхад нь саатуулсан байна. FIFA-гийн удирдлага энэ баасан гарагт тус байгууллагын шинэ ерөнхийлөгчийг сонгох үйл ажиллагаанд оролцохоор Цюрихт ирээд байгаа юм. Одоогийн ерөнхийлөгч Зеп Блаттер 5 дахь удаага сонгуульд өрсөлдөхөөр ирмэлзэж байгаа юм. Ерөнхийлөгч Блаттерыг баримтлаагүй талаар FIFA-гийн төлөөлөгч Валтер де Григорио Associated Press агентлагт өгсөн ярилцлагын үеэр хэлсэн байна. Швейцарын дотоод хэргийн яамнаас мэдээлснээр Нью-Йоркийн прокурорын газар с 1990 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд олон сая $10 тоологдох авилга хэл хахуул авсан хэрэгт буруутгаж байгаа гинэ. Мөн 2018-2022 оны хөл бөмбөгийн дэлхийн аврах шалралт тэмцээн зохион байгуулах эрх аваад байгаа Оросын албаны улс Катар улсуудаас хахуул авсан байж болзошгүйг нь BBC агентлагаас мэдээлснээр FIFA-гийн дэд ерөнхийлөгч Джеффри Веб мөн саатуулагджээ. Тэрээр умард олон төв Америк Карибын тэнгисийн арлуудыг хариуцсан холбооны тэргүүний албан тушаал хаашдаг байна. Джеффри Веб умард олон төв Америк Карибын тэнгисийн орнуудыг хариуцсан холбооны тэргүүн Джек Ворнер FIFA-гийн дэд ерөнхийлөгч асан Эдвард Ле Коста Рикагийн үндэсний хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Евгений Фигуредо, Өмнөд Америкийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Жозе Марин, FIFA-гийн хорооны гишүүн FIFA-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жером Валк бас явдал тайлбар хийхээс тулжээ. Отдельный мир, который... Он лечил пневмонию в областном туберкулезе. Амьдсан ч айцаасаа яагаад өгөх шатжээ. Казахстаны 68 настай тэтгэврийн хөгшин зүрхний шүдээс болон моргод сэржээ. Тэрээр орон нутгийн сүрээгийн засагт хатгалгаа аван эмчлүүлж байсан байна. Түүнд бичиж өгсөн хүчтэй эмтэрэ түүний биеийн байдлыг улам хүндрүүлсээр хагаад зүрхэн дийлдэхгүй ухаан алджээ. Түүнийг моргод сэрэхэд яг совилогч нар орж ирж таарсан бөгөөд айсандаа шуугаан дэгдэх хэрэг өгөж гуйсан байна. Харин охин нь эмч нар алдаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй эсвэл прокурорын байгууллагт хандна гэжээ. Загородного дома из бруса был поднят. Оросын 2 давхар байшинг байрнаас нь хөдлөжээ. Пауэрлифтингийн спортын мастер Уэлбрес Нигматулин гэдэг эрд дэлхийд анх удаага 2 давхар байшинг байрнаас нь хөдлөсөн юм а. Брусээр баригдсан байшинг суурнаас нь хөндөлгсөн бөгөөд уг дасгалыг хийхэд тохиромжтой болох үүднээс төмөр замын рельсээр байршуулжээ. Нигматулин 30 тонн жинтэй бүтээцийг түлхээд олсоор түүнийг 2 гаруй метр зайд чирсэн гин. Энэ нь түүний хувьд дээд амжилт тогтоосон явдал болсон юм. Учир нь түүнээс өмнө хинч байшинг байрнаас нь хөдлөж байгаагүй юм а. Орос улбаны улсын Челябинск хотын хүчтэн эр Оросын хамгийн хүчтэй хүн тэмцээний 4 удаагийн ялагч бөгөөд Геннесийн амжилтын ном бичсэн хэдэд амжилттай эзэм билээ. Из тюрьмы. Из Италии он перебрался 31 жил зугтсан мафийн толгойлогчийг барьжээ. Италийн хууль хяналтынхаас 31 жил зугтсан зохион байгуулалтын гэмт бүлэглэлийн толгойлогчийг Бразил улсаас барьжсэн байна. Каморгах мафийн зохион байгуулалтын гэмтлийн толгойлогч Паскуале Скотти 1984 онд Италийн эмнэлгээс зугтсан юм. Тэрээр баримтлагын үеэр цагдаа нартай буудалцаж сумны шарх авсан байжээ. Паскуале Скоттиг Бразилийн Ресифи хотоос хурын хийгээр таньж барьжсэн байна. Бразилийн их сурвалжийн мэдээлснээр 56 настай Паскуале Скотти 2 хүүхдээ сургуульд хүргэж өгөхөөр явж байхдаа цагдаад баригдсан гинэ. Тэрээр Франциско де Кастро Висконтигийн хуурамч нэрээр Бразилд амьдарч хүнс импорт гэж компани шөнийн клуб ажиллаж байжээ. Бразилийн хуулийн хэлтийнхэн Паскуале Скоттиг Италийн талд шилжүүлэн өгөх гин Италийн хуулийн хэлтийнхэн Паскуале Скоттиг барьж чадаагүй боловч шүүх 1991 онд түүнд 20 гаруй хүн амны хэрэгт бүх насаар нь 20 хял оносон юм а. Өмнө нь түүнийг 1984 он зугтсныхан дараа нас орсон их мэдээлэл цацагдаж байжээ. других преступлений.